Зэвсэг хүчний улаан хөлийн цэргийн нөхөн хангалтад захиалга тухайн жилд цэргийн жинхэнэ албан татах иргэдийн тоо татлага явуулах ээлж хугацааг тогтоох тухай Монгол Улсын засгийн газрын тогтоол гардаг. Энэ тогтоолыг үндэслэн аймаг нийслэл дүүргийн засаг даргын захирамжийн дагуу хугацаа талбаны цэрэг татлагыг зохион байгуулан явуулдаг боломжтой. Энэ хүрээнд цэргийн жинхэнэ албаны ээлж татлагыг Ховд аймгийн 16 суманд энэ сарын 5-аас 11-ний өдрүүдэд зохион байгуулсан байна. Тэгвэл Жаргалан сумын тухайд энэ сарын 12-наас 16-ны өдрүүдэд спортын баг зааланд явуулж байна. За цэрэг татлагын үйл ажиллагаа маань аймгийн засаг даргын захирамж, сумын засаг даргын захирамжийн дагуу бүсийн онцлогоо эмчилгээний төв, аймгийн засаг даргын дэргэдэх цэргийн штаб, Жаргалан сумын засаг даргын хамгийн газар хамтран зохион байгуулж байна. За 18-аас 25 насны цэргийн насны залуучуудын дунд одоо эрүүл мэндийн үйлчлэгийг нарийн мэргэжлийн эмчнэр 8 төрлийн үйлчлэг онцлогоо хийж явж байна. Тэгээд цэргийн тоон нарийд гүцээхээр одоо бид нэр ажиллаж байна. Эдгээр өдрүүдэд хугацаа цэргийн албанд татагдсан болон гэрээгээр цэргийн жинхэнэ алба хаахаар хүсэлт гаргасан иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцвүүлэх зааврыг баримтлан бүсийн онцлогоо эмчилгээний төвийн мэргэжлийн эмч нар эрүүл мэндийн үйлчлэгийг зохион байгуулж цусны дэлгэрэнгүй шээсний ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ, бэлгийн замаар дамжих халдвар болон элегний ВЦ вирус илрүүлэх шинжилгээ, чэжний эрентген, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн чан давын оншилгоо хийн ажиллаж байна. Мөн цэргийн албанд татагдж байгаа иргэдийг улсын баталгаатай бүртгэл бүхий даатгалд хамруулах болон цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр оруулан хаах ажлын хэрэгжилтэнд анхаарч байна. Цэргийн жинхэнэ албанд татагдж байгаа иргэдийн хувьд эрс өндөр хувьтай байгаа юм а. Төрийн албанд орохын тулд иргэд өөрсдийн хүсэлтээр цэргийн алба хаах тохиолдол их болжээ.